Баянзүрх дүүргийн баялаг бүтээгч. Мас гэнэтлийн баялаг бүтээгчдийн дэмжийн төсөл хөтөлбөр энэ удаад нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн баялаг бүтээгч хамт олон болох Хив хашмал компанийг онцлон танилцуулж байна. Хив хашмал компанийн тухайд хоёр дахь түүхийд ашиглан импортыг 100% орлох бүтээгдэхүүн болох барилгын бүх төрлийн дээд дур арамтур хүндийрүүлэгч зай баригчийг үйлдвэрлэж байгаа баялаг бүтээгч хамт олон юм. Одоо та бүхэндээ энэхүү компанийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулъя. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжин барилгын салбарын нэгэн шинэ үе эхэлж, барилга барих технологи бүрэн өөрчлөгдснөөр барилгын ажилд модыг их хэмжээгээр огтлон ашиглах болж, байгаль экологийн тэнцвэр алдагдахад хүрээдсэн цаг үед байгаль дэлтэй эко технологиг нэвтрүүлсэн компани бол Хив хашмал компани юм а. Хив хашмал компани 2007 онд байгуулагдсан. Барилгын салбарт Хив хашмал, төмөр, тулгуур болон бусад дагалдах хэрэгслүүдийг бүгд найрамдах Солонгос улсаас импортлон дотоодын зах зээлд нийлүүлж эхэлсэн. Хив хашмал, тулгуур, төмрийг бол мэддэггүй барилгын компани гэж байхгүй болсон. Үнэхээр бүгд хэрэгжилж байгаа, бүгд яаж байгаа. Манайх бол ер нь анхны хив хашмал, тулгуур, төмрийн нэг импортлогч компани байсан. Барилгын салбарт нэгэн цоошин эко технологиг дотоодын зах зээлдээ нийлүүлж танилцуулсан Хив хашмал компани 2014 онд үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж, өөрийн охин компани болох Хив хашмал Хуванцар компанийг байгуулж, бүрэн цутгамал барилга дүргнээр ашиглагдах бүх төрлийн арамтур хүндэрүүлэгч, барилгын ханын тусгаарлагч болон бусад Хуванцар бүтээгдэхүүнүүдийг олон улсын стандартын дагуу бүгд найрамдах Солонгос улсын технологиор үйлдвэрлэж эхэлжээ. Анхандаа 2013 онд бид 2 машинтай хуучин Солонгосын Hyundai маркийн 2 машин оруулж ирээл арамтур өндөрлөгч үйлдвэрлэл эхэлсэн чинь бэрхшээлүүд зөндөө байсан. Тэр болгоныг бид тооцож үзэж байгаа л ерөөсөө шинэ машинд оруулаад ирээл 5 үүжин гэдэг нөгөө бүрэн автомат машинуудыг 5-ыг оруулж ирээл хивнүүдийн хүртэл бас Улаанбаатарт хэрэгтэй бүх төрлийн хивийг захиалаад ингээл Солонгос улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн л дээ. Энэхүү бүтээгдэхүүнүүдтэй ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийг бүгд найрамдах Солонгос улс, Канада, Малайз зэрэг өндөр хөгжилтэй орнуудад зам гур, барилга байгууламж, нисэх буудал зэрэг томоохон бүтээн байгуулалтанд ашиглаж хэвшжээ. Бүрэн цутмал барилгын суурийг босгоход зориултын хүндэрүүлэгч хэрэглээгүй оронд нь чулуун мод, төмөр зэрэгээр орлуулах үед арамтур төмөр цухан гардаг бөгөөд энэ барилгын бат бөх чанарт сөргөөр нөлөөлдөг байна. Харин Хив хашмал Хуванцар компанийн үйлдвэрлэж буй олон улсын стандартад нийцсэн арамтур хүндэрүүлэгч, сэнсэн хүндэрүүлэгч, дам нурууны эвүүр, тусгаарлагч хавтан зэрэг нь барилгын эдлэгийг урт тусгах, барилгын материал ажиллах хүчний зардал, цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талтай байдаг. Манайх болохоор энэ хунцар бүтээгдэхүүнийгээ болохоор улсын хэмжээнд бол одоо үйлдвэрлэж байгаа ганц компани байгаа. Энэгээр манайх болохоор одоо импортын барааг орлох, дээрэс нь энэ барилгын чанар стандартад нийцсэн хамгийн гол түүхийн материалыг манайх өөрсдөө үйлдвэрлэдэг гэдгээр бас давуу талтай оролцож байгаамаа. Хив хашмал Хуванцар компанийн үйлдвэр нь 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Түүхийд бэлтгэлийн хэсэгт эхлээд түүхийдээ бутлагч машинд оруулж жижиглэн, энэ бутлагч машин өдөрт 3 тонн түүхийд бутлах хүчин чадалтай бүгд найрамдах Солонгос улсын технологи юм а. Бутлагчаас гарсан түүхийдээ угаах намжлагаар явуулж хатагч машинд оруулна. Дараа нь өдөрт 5 тонн хуванцар хайлуулах хүчин чадалтай хайлуулах машинд оруулж нэмэх 200-аас 300 градус хайлуулна. Ингээд хайлсан хуванцарыг утсан хэлбэрээр хайлуулагч машинаас гарган хүргэх усан дамжлагаар явуулж эцэст нь хэрчигч машинд оруулна. Хэрчигч машинаар шууд хоолоогоор дамжин 500 кг-аар савлагдаж эцсийн бүтээгдэхүүний түүхэд бэлэн болно гэсэн үг. Хив хашмал Хуванцар компанитэй 40 гаруй нэр төрлийн барилгын хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүний гол түүхийд нь ундаа архины авдар, шуудай, гялгарууд, ус ундааны хуванцар сав зэрэг 2 дахь түүхийд юм а. Өөрөөр хэлбэл хүмүүсийн хог хаягдл гэж хардаг зүйлийг импортыг 100% орлого бүтээгдэхүүн болгон гаргаж байгаа юм а. Бид одоо ингээд түүхийд бэлтгэх цехэд ирсэн байна. Манай цехэд нийт бас 6 ажилтан бол ажилдаг байгаа. Бид 2 дахь түүхийдийг одоо ашиглан, за 2 дахь түүхийд гэдэг маань юу гэх юм бол одоо ундаа архины авдрууд тийм ээ. Тэг масл кетчупны сав эднүсийг одоо
бутлаад тэгээд хайлуулад хэрчээд ингээд үрэл болгон гаргадаг энэ үйлдвэрт ингээд ирсэн байна. Хэв хашмал хумцар компани бүгд найрамдах Солонгос улсын дэвшилт технологиудыг эх орондоо нутагшуулж байгаа бөгөөд хүчин чадлын хувьд харьцангуй их төдийгүй хумцар бүтээгдэхүүнээр Монголын зах зээлийг 100% хангах хүчин чадалтай үйлдвэрийг бүтээн босгосон юм а. Хумцар бүтээгдэхүүний үйлдвэрлэхэд хоногт 40 гаруй нэр төрлийн 500 кг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүчин чадалтай бүгд найрамдах Солонгос улсын хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологи болох хэвний 6 машиныг ажиллуулж байна. Бүрэн автомат 6 машинаас гадна хэвний хаяглыг дахин боловсруулах 3 хэрчигч машин, бүтээгдэхүүний савлгааг гоёх машин, бүтээгдэхүүний чанарын стандарт шалгах төхөөрөмж, хэвлэгч 6 машиныг хүргэх усан сенс зэргийг оруулж ирсэн байна. Манай үйлдвэр нь 6 төрлийн бүгд найрамдах Солонгос улсаас оруулж ирсэн 6 төрлийн шахагч машин одоо ингээд авчирч одоо энэ арматур хүндрүүлэгч бол үйлдвэрлэж байна. Хоёр дахь түүхийдийг бид нөр дахин ашиглаж одоо ямар нэгэн дахин ашиглаж бүтээгдэхүүн гаргаж байгаа. Үүгээрээ бид нөр манай энэ хумцрын үйлдвэр маань ямар давуу талтай байх юм бол ямар нэгэн хог хаягдлаггүй одоо эко орчныг бүрдүүлж байна. Хэв хашмал хумцар компани хэвлэгч машинуудынхаа аюулгүй ажиллагааг бодож үйлдвэртэй Солонгос мэрэгжилтнийг зөвлөгөөр ажиллуулж ажилчдаа сургадаг. 반갑습니다. Би хумцрын үйлдвэрт 25 жил ажиллаж байна. Монгол ажилчид хумцрын үйлдвэрлэлийн технологиг маш хурдан сурч байгаа. Орчин үеийн бүрэн автомат өндөр үнэтэй энэ технологиудыг Солонгосын үйлдвэрлэж бүрэн ашиглаж чаддаггүй. Энэ хэвлэгч машинуудыг ашиглаад ямар ч төрлийн хумцар эдэл үйлдвэрлэх боломжтой өндөр технологи юм а. Харин монголчууд үүнийг эх орондоо нэвтрүүлж дотоодынхаа зах зээлийн хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд үйлдвэрлэл явуулж чадж байгаа. Би энэ үйлдвэрт ажиллаж байгаадаа баяртай байна. 기술도 잘 따라가고. Эдгээр машинуудын хүчин чадал нь дан гац барилгын хумцар бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр хэмжигдэхгүй. Өөрөөр хэлбэл хэвийг солиод гэрээ хүн хэрэглэл машины күүпергээд хумцар бүхэл төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой юм а. Импортлогчоос үйлдвэрлэгч болж эх орондоо баялаг бүтээж байгаа Хэв хашмал компани өнгөрсөн оноос эхлэн ахуйн хэрэглээний хумцар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Одоо эднийх 10 гаруй төрлийн ахуйн хэрэглээний хумцар бүтээгдэхүүнийг дотоод үйлдвэрлэн импортыг орлож байгаа юм а. 2016 оноос бас өөрийнхөө үйл ажил барилгын салбар гэхгүйгээр өөрийнхөө үйл ажиллагаа өргөдөх журмаар ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг бас үйлдвэрлэж ирсэн ба одоогийн байдлаар бид нэр 60 гаруй нэр төрлийн одоо хэвнүүдээс 10-аад нэр төрөл нь болохоор ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн бол үйлдвэрлэж явж байна. Одоо янз бүрийн одоо төрлийн хумцар бүтээгдэхүүнийг бол үйлдвэрлэх юм боломжтой гамаа. За жишээ нь одоо энэ байна л да. 440 50 тонны машинд одоо үйлдвэрлсэн одоо стожны сандал байна. Энийг бол ганцхан стожн гэхгүй аж ахуйн нэг хог хүмүүс өөрсдөө туслангийнхаа гадаа тавьж болж байна. Эсвэл одоо автобусны тийм ээ цэнгэлдэг хүрээлэнгийн сандал болгож болж байна. Эсвэл автобусны зогсоодын сандал болгож байна. Гэх мэтчтэй одон одоо зүйлд одоо ашиглах боломжтой. Энэ хумцар аяг байна, аяны аягууд. Аяна талха одоо нарийн одоо ногооны одоо энэ сав мав байна. Гэх мэтчлэн одоо зүйлүүдийг бол төмпөн сав гэх мэтчлэн зүйлүүдийг бол Монголдо ингээд үйлдвэрлээд одоо эхэлж байна. Манай улсын нэг жилийн хумцар бүтээгдэхүүний худалдаа 140 сая Америк доллар байдаг. Үүнийг тоогоор авч үзвэл 100 сая ширхэг хумцар бүтээгдэхүүнийг бид импортоор хангадаг гэсэн үг юм. Тэгвэл Хэв хашмал компани хамт олон үүнийг эх орондоо үйлдвэрлэснээр 50-аас 70 сая ширхэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоодын зах зээлд дийлүүлэх бүрэн хүчин чадалтай. Үйлдвэрийн хүчин чадал нь дотоодын зах зээлийн дийлэх хувийг нийлүүлэх боломжтой ч өнөөдрийн байдлаар тус компани тоног төхөөрөмжийнхөө ердөө 20%-ийг ашиглаж байна. Тиймээс Хэв хашмал компани цаашдын зорилгоо үйлдвэрийн хүчин чадлаа бүрэн ажилуулж хамтран ажиллах түвшин нэмэгдүүлнэ хэмээн тодорхойлжээ. Манай компани цаашдын зорилго нь ерөнхийдөө энэ дотоодын хэрэгцээг өөрсдөө 100% хангая. Мөн бол ганцхан манай хумцрын төрөл бүтээгдэхүүн бол бүтээгдэхүүний төрөл нэр төрөл бол олон байдаг учраас ганцхан манай компани дангаараа үйлдвэрлэх бус бас аж ахуйн нэгж босод одоо хувь хүмүүс тиймэрхүү хумцрын зах зээл дээр хамтран ажиллах сонирхолтой юм хүмүүсээ бол бид нартай уулзаж хамтран ажиллах бололцоотой. Ерөнхийдөө үндэсний үйлдвэрлэлийг яг бодлогоор дэмжих хэрэгтэй байна л да. Яг ерөнхийдөө ингээд үйлдвэрөө эхлэх гээл ингээд дэд бүтцийн асуудлууд маш их хүндрэлтэй байна. Тог гэлдэг чинь 250 кВт-ийн ингээд тоогоор хангаад өгөхөд маш их техникийн нөхцөл тэгэл тогны асуудлууд маш их хүндрэлтэй байлаа. Үйлдвэрлэлээ одоо жигдрүүлээд үйлдвэрлэхсэн бүтээгдэхүүнээ борлуулах гэдэг ихлэхээр хятадаас одоо хямд үнэтэй, чанар муутай тийм одоо хямдхан тийм адил төрлийн бүтээгдэхүүн маш ихээр орж ирж байна.
Тэгээд ерөнхийдөө бол манай бүтээгдэхүүн бол чанартай, буу хөдөлсөнтэй, буцах хаягтай тийм бүтээгдэхүүн 100% импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа маш их даваа талтай. Их орондоо баялаг бүтээцгээе.